Монгол Улсын их хурлын даргын 42 дугаар цахимжаар байгуулагдсан ажлын хэсэг хүнсний хувьсгал цагаалт шинэ оршоо зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн давхардлыг арилгах, уялдаа холбоох, тогтоох, хэрэгжүүлэх, арга замын зураглал батлах тухай тогтоолын төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний хүрээнд МонголАкадемитай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээний Mongolia системд хүнсний хувьсгалын цэс нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар Mongolia системд төрийн 86 байгууллагын 1252 үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд 1.9 сая хэрэглэгч идэвхтэй ашиглаж байна. Тэгвэл Mongolia системийн идэвхтэй ашигладаг дээрх 1.9 сая хэрэглэгчдэд хүнсний хувьсгалын мэдээлэл шууд хүрдэг болж байгаа юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний үр дүн гэрчимжүүлэх үүрэг бүхий хүнсний хувьсгал төрийн бас байгууллага Стенер судалгаа хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудаа уулзаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтаар Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа хүнсний хувьсгал цагаалт шинэ оршоо, тербомод зэрэг хөдөлгөөнүүд хоорондын уялдаа, системийн холболт, салбар хоорондын давхардлыг арилгах зэрэг хэд хэдэн чухал асуудлаар хэлэлцсэн юм а. Хүнсний хувьсгалын хүрээнд өнгөрсөн 7 хоногт болсон онцлог үйл явдлыг томилон үргэлээ.